Амрыг ирээ үзэгчтэй Батлан хамгаалах бодлого зориулт зэвсэг төвчний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт 2013-аас 2014 онд бүгд найрамдах Өмнөс Удаан улсад өрнсөн зэвсэгт мөргөлдөн иргэний дайны хүнд цаг үед нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд Монгол улсын зэвсэг төвчнээс үүрэг гүйцэтгэсэн 3 дугаар ээлжийн мотуудлын батальоны энхийг сахиулагч нарын талаарх баримтат киноны 1-р хэсгийг хүлээн авна. Гарчуудаа цэнгэлж гэлж байна. Энэ бол дадлаг сургуульд биш. Бодит үүсэн цагийн байдал өгөөд бүгд найрамдах Өмнөд Судан улсад нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол улсын зэвсэг төвчний 3 дугаар ээлжийн мот уудлын батальоны бие бүрэлд хүн тулуурсан бодит сорилт олон хоног сараар үргэлжлэх хүнд өдрүүдийн дөнгөж эхлээд байна. За 1998 онд батлагдсан төрийн цэргийн бодлогын үндэс баримтчигч Монгол улсад энхийг хэрхэмсэн гадаад бодлого баримтлахын цацуу улс орныхоо аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангана гэдэг энэ зарчим бол биднийг бол эргэл тусдаггүйгээр энхийг сахиулах ажиллагаанд оролцох ёстой юм байна гэдэг энэ шаардлага гарч ирсэн. Улмаар 1999 онд нэгдсэн үндэсний байгууллагатай харилцан ойлголцны санамж бичиг байгуулад ингээд энэ энхийг сахиулах ажиллагаанд бол цэргийн албаагч, цэргийн баг оролцоолох ийм хоёр статусаар оролцсон гэсэн энэ анхны хууль эрх зүйн үндсийг тавьсан. Яг энхийг сахиулах бол Монголын зэвсэг төвчний бол нүүр царай. Энэгээр дамжуулаад Монгол улсын нүүр царай болох ёстой. Энийг бол бид чаднаа гэдэг. Цэргийнхнаас үнэхээр асуусан л да. Үнэхээр чадах уу гэдэг үнэхээр бүрэн итгэлтэй тэр тоогоо генерал бусад зэвсэг төвчний удирдлагууд бүгд бүрэн итгэлтэйгээр чадна гэж ойлгуулсан. Цэргийн баг үүрэг гүйцэтгэхийн өмнө туршуул явуулсан. За миний би энэ туршуулын бүлгийг ахлаад хурандаа амар сайхан Эрдэнэбат Гаан хоёрыг ганц сэлэм гэсэн энэ хэдэн шилдэг офицеруудад дагуулад анх Өмнөд Судан улсад хөл тавьж цэргийн хүчний удирдлагуудтай орон нутгийн удирдлагуудтай уулзаад за ингээд Өмнөд Судан улсад бол манайх бол үүрэг гүйцэтгэнэ. Яг энэ нэгдсэн үндэсний байгууллагын энэ тавигдсан шаардлагын дагуу нэгдсэн үндэсний байгууллагаас энэ оногдсон үүргийг гүйцэтгэхэд Монгол улс бол билэн гэдгээ хэлж ирсэн. Ерөөсөө нүүбийн энхийг сахиулах ажиллагаанд Монгол улс оролцох хэмжээнд бол хүржээ гэдэг дүгнэлт бол олон улсын түвшинд бол үнэхээр тавигдсан. Бүгд найрамдах Өмнөд Судан улсад нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх 3 дугаар ээлжийн мотуудлын батальоны бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтыг 2013 оны 8 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулсан. Цэргийн албаагчдыг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг шинжилгээнд хамруулж бие билдрийн шалгуур үзүүлэлт болох хурд хүч тэсвэр хат туушлийн дасгалуудаар шалгалтыг авсан юм. Зэвсэг төвчний 40 анги байгууллага үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайсан чиг үүрэг өгөхөд 6 байгууллагын нийт 1089 цэргийн албаагчаас шалгуур үзүүлэлтийг хангасан 850 цэргийн албаагчийг сонгон шалгаруулж зэвсэг төвчний жанжин штабын даргын 2013 оны А-дроб 338 дугаар тушаалаар 2013 оны 9 дугаар сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд зэвсэг төвчний 311 дугаар ангийн сургалтын нэгдсэн төвийн сургалтын материалыг баазыг төсөглөн зохион байгуулсан юм. Энэ нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах бэлтгэл ажиллагааны хүрээнд Монгол улсад анх удаа 850 хүний бүрэлдэхүүнтэйгээр мод буудлын батальон хээрийн байрлалд дэлгэгдэж сургалт бэлтгэл, артал, ахуй хангалтыг зохион байгуулсан үйл ажиллагаа байлаа. Ийхүү 45 хоногийн турш хийгдсэн өндөр ачаалал бүхий олон талд эрчимдсэн бэлтгэл сургуулилтын эцэст алс холын Африк твд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн бэлэн боллоо.
2013 оны 11-р сарын 20-ны өдрийн 22 цаг 49 минут Улаанбаатар хот буян тухай. Урандаа эдэн утаар ахлуулсан Матуудлагын 3-р океаны 1-р цуврааны албаагчид Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх булаас Ярдан улсын Jordan Aviation компани Boeing B767 200 агарын хөлгөөр аян замдаа гарлаа. Онгоц 23 цаг 15 минутанд хөрж 3 цаг 30 минутанд Кыргызстан улсын нийслэл Бишкек хот 9 цаг 56 минутанд Ярдан улсын нийслэл Аман хотоор дамжин агаарт нийт 18 цаг гаруй ниссний эцэс бүгд найрамдах өмнөд Судан улсын нийслэл Жуба хотод газардав. Монголч эд хөвгөтөнд яваад тэнд бас нэг тийм орчинд очиход бол бас их л цацирч ирсэн. 2013 оны 11-р сарын 21-ний өдөрт Батлоны ихний цуврааны албаагчид үр гүйцэтгэх үндсэн бүс болох бүгд найрамдах өмнөд Судан улсын Unity мужийн Бенчу хотын Хувилаа базад ирсэн юм. Хувилаа баз бол Бенчу хотоос зүүн хойд зүгт 10 км зайд байрлах 1.5 км квадрат талбай бүхий нэгдсэн үндэсний байгууллагын бааз юм. Тус баазын талбай хожим нь 3-р Матбуудлын Батлоны үр гүйцэтгэх хугацаанд буюу тухайн улсад үүссэн улс төр Овг аймгийн зөрчлийн мөргөлдөөний улмаас орон гэрээсээ дайцсан иргэдийн лагераар үлэм чимжээгээр тэлсэн билээ. 3-р Матбуудлын Батлоны нийт бүрэлдэхүүн нь зэвсэг түвшний анги нэгтгэл, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт 214 офицер, 539 ахлагч, 61 гэрээ цэргийн албаагч, 36 эмэгтэй цэргийн албаагчаас бүрдсэн байлаа. Бүгд найрамдах өмнөд Судан улс. Бүгд найрамдах өмнөд Судан улс бол манай дэлхийн хамгийн залуу улс билээ. Нэгдсэн үндэсний байгууллагын аюул хүн зөвлөлийн 2011 оны 7-р сарын 9-ний өдрийн 193-р тогтоолоор бүгд найрамдах өмнөд Судан улсыг тусгаар тогтносон улс хэмээн албан ёсоор бүртгэж авсан юм. Бүгд найрамдах өмнөд Судан улс бол баруун талаараа Төв Африкийн бүгд найрамдах улс Конго, хойд талаараа Судан улстай хэлэлдэг далайд гарцгүй орон юм. Нутгийн өмнөд хэсэг нь цөлийн бүсэд хамаарах байв. Хамгийн халуун үедээ -50 градусаас дээш халдаг байв. 5-р сарын сүүлээс 10-р сарын дунд үе хүртэл борооны өвлөр үргэлжилдэг халуун чиглэг уур амьсгалтай улс. 609,745 км хавтгай дөрвөлжин газар нутагтай бөгөөд газар нутгийн хэмжээгээр дэлхийд 42-т ордог байна. Хүн ам нь 11 сая 88,800. Албан ёсны хэл араб, англи. Нийслэл хот Жуба. Бүгд найрамдах өмнөд Судан улс нь хэдийгээр газрын тосны ариун их нөөцтэй орон боловч олон жил үргэлжилсэн иргэний дан, эрх мэдэл, баялагын төлөөх тэмцэл, зэвсэгт мөргөлдөөнүүдийн улмаас улс орны хөгжил дорой, дэд бүтц хөгжөөгүй, иргэдийн дийлэнх хэрэгцээгээ хангах төдий аж ахуй эрхлэн амжуудаг ялуу буурай орон юм аа. Батлоны бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд ирээд Бенчу хотод Батлоны штаб, 1-р Матбуудлын рот, хуйх тээвэрлэгчийн рот, байлдааны хангалтын болон хангалт үйлчилгээний ротод байрлаж, хошууч Түмэн жаргал захирагчтай 3-р рот Вау хотод, хошууч Жамбал сүрэн захирагчтай 2-р рот Урумбек хотод, ахлах дэслэгч Алцан хуйгаар ахлуулсан 70 цэргийн албаагчид Бариан суурьнд, дэслэгч Батишгээр ахлуулсан 20 цэргийн албаагч Ида суурьнд тус үр гүйцэтгэхээр шилжин байрлаад байлаа. Тэгээд энд эхний очсон төсөөлөл бол маш өөр байсан. Бааз маань бас бүрэн гүйцэд одоо бас байгуулагдаж бэхжээгөө. Одоо тэр анмис ажиллагаа гэж яригадаад байгаа. Энэ ажиллагаа маань одоо бүрэн бас дэлгэгдээгүй, секторын штабууд нь бас байгуулагдаагүй. Ийм л нөхцөл байдалд бид нэр очсон. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэлгэх анмис ажиллагаа. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн 2005 оны 3-р сарын 24-ний 1590 тогтоолоор Судан дахь энхийг сахиулах анмис ажиллагааг анх эхлүүлж байсан бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагаас бүгд найрамдах өмнөд Судан улсыг 2011 оны 7-р сарын 9-нд тусгаар тогтносон улс болгон зарласнаар уг ажиллагааг дуусгуулгаж бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг дэмжих анмис ажиллагааг 7-р сарын 9-ний өдрөөс эхлүүлэх шийдвэр гаргасан байлаа. 2013 оны 12-р сар зэвсэгт мөргөлдөөн эхлэв. Өмнөд Судан улс бол олон омог аймагаас бүрддэг бөгөөд тус улсын хамгийн том омгууд болох Динка, Нуэр аймагуудад төрийн эрх мэдэл төвлөрч байлаа.
Ерөнхийлөгч Сальва Кир бол Өмнөд Судан улсын хамгийн том омог болох Динка омгийн лидер юм. Ерөнхийлөгч Сальва Кир өөрийн бодлого үйл ажиллагааг шүүмжилсэн хэд ерөнхийлөгч Нуэр омгийн лидер Риек Мачарыг үүрэгт ажилласан чөлөөсөн явдал нь улс төрийн төдийгүй омог хоорондын зөрчлийг улам гүнзгий хурцдагсан юм. 12 сарын 15-нд үндсэндээ нийслэл Жуба хотод иргэний дайн үндсэндээ бол ингээл ихсэн байдаг. Улс төрчдийн тэмцэн даймжирч 2013 оны 12 сарын 15-наас 16 жилжигшин нийслэл Жуба хотдох зэвсэгт хүчний анги салбарын дотор Динко, Нуэр хоёр аймгийн төлөөлөл болсон цэргийнхний дунд буудалцаан болжээ. 16-ны өглөө 6 цаг 30 минутаас эхлэн гадуудын буудалцаан улам ширүүсэн. Мөргөлдөөн шилжснээр нутгийн иргэд аргагүй ирэхэнд орон гэрээн орхиж нэгдсэн улсны байгууллагаас хамгаалалт хүссэн байна. Нөхцөл байдал хурцдсан учраас 2013 оны 12 сарын 15-наас 16 жилжигшин ерөнхийлөгч Сальва Кир мэдээлэл гаргаж нийслэл Жуба хотод онц байдал зарлан хөл хорой тогтоожээ. Яг энэ цаг үед л одоо манай Өмнөд Судан үүрэг гүйцэтгэгч 3 дугаар ээжийн одоо цэргийн баг одоо яг таарсан. Энэ багийг одоо манай зэвсэгт хүчний одоо хамгийн шилдэг одоо инхээс хөвлөгч манай Эрдэнэт одоо хорондоо одоо тухайн үед одоо цэргийн багийг удирдах байсан. Нийслэл Жуба хотод улсын мөргөлдөөний үеэр нийт 500 орчим хүн амь өргөцсөн гэж нэгдсэн улсны байгууллагын их сурвалжууд мэдээлж байна. Нэгдсэн улсны байгууллагын ерөнхий нэрээр бичгийн дарга Бан Ки Мун Өмнөд Судан улсын ерөнхийлөгч Сальва Киртэй утсаар холбогдож тус улсад үүссэн нөхцөл байдлыг яриа хэлцээм болоод улс төрийн аргаар шийдвэрлэхийг уриалж байна. Нийслэл Жуба хотод улсын зэвсэгт мөргөлдөөн хүрээгээ тэлж юуны Жонглэ мужуудад зэвсэгт мөргөлдөөнүүд эхэллээ. Яг бидний байрлаж ирсэн бэмтлүү хотод бол 12 сарын одоо 19-нд үндсэндээ засгийн газрын зэрэг за сүрэг хүчин гэдэг одоо байлдааны ажиллагаа эхлэв. Тэгэл бужигнаад гисэн дээ. Ерөнхийдөө эхний цагийн байдлыг үүсэх яг тэр мөчөд бие төв холбоон дээр бас гарч ирсэн. Нөгөө харуудын цэг дээр гарч байгаа одоо нөгөө цэргийн албаа авчаад ч мэдээлэл хүргэхдээ зарим нь орилсон, гашигчсан, сандарсан, твдсэн иймэрхүү байдалтай мэдээллийг хүргэн нөгөө мэдээлэлээ давхцуулах тийм. Тут чигж байгаа юм шиг. Чигж байгаа өмнөөс бэка бээн загварын одоо зэвсэг ачсан машин бүгд бэнтүү хотын зүг хөдөлж байна. Сандраг байна. Одоо нөгөө нэг мэдээллийг хүргэхдээ тэрэн дээр ч одоо шууд тавч бүгд тодорхой ингээ хүргэчихгүйгээр ингээ нөгөө тойруулаад ингээ за яг юу юм бэ тэрийгэ тодорхой ялгаж байгаа. Их мэдлэгээр авч имплицсэн тэрийг буцаагаад эргээд бид нөгөө дараагийн хүнд хүргэхдээ тэрийг бол одоо яг оновчтой үнэн зөв хүргэх. Тэр тал дээр бол бас нэлээд төлөв ажиллаж байсан. Нэгдсэн улсны байгууллагын баазад мөргөлдөөнөөс дайжиж хамгаалалт хүсэж ирсэн иргэдийн дунд бэртэж харагдсан 3 хүн байсныг батальоны эмнэлгийн бүрэлдэхүүн яаралтай анхан шатны тусламж үзүүллээ. За иргэний дай эхэлдэг өдрийг бол одоо би сайн тооцоолсон шиг гинтл одоо буун дуумууд дуурадлаа одоо. Очоод би тэд хорогдох хайранд бөөнөрөө орцсон байсан. Хорогдох хайранд орцсон байж хат. Тэгэл станцаар тийм бодлууллаа тэглээ инглээ гэж тасралтгүй мэдээ явж байгаа. За тэгжэл шалган дээр болохоор шахагдсан хүн ирлээ. Эмнэлгийн татан гаргалтын бүлэг хэрэгтэй байна гэд одоо тийм юм станцаар сонсгоцсон. За тэгээд намайг ороотын дараа болохоор шалган нэвтрүүлэх цэг рүү эмнэлгийн машинтайгаа яваа гэдгийгсэн. За би тэгээд одоо тэгэхэд бол би эрэгтэй зөвлөгчөө аваад одоо цагаан нохоо баян мөхийг аваад явах гэсэн. За дээрээс нь манай нэг эмч Солонгоо гэдэг эмч би хамт явъя гэх. Тэгээд бид дөрөв анх шалган нэвтрүүлэх байран дээр очиж шахах тестад анхны тусламж үзүүлж эхэлсэн. Тэр бол бас орой болцсон, харанхуй бүрхий болцсон байсан үед л тэгээд ерөнхийдөө тэр шүнжэнгөө ер нь тиймэрхүү шахах тестад тасраагүй ирсэн дээ. Батальон нь нэгдсэн улсны байгууллагын мандатад заагдсан үүргүүдийг гүйцэтгэхийн зэрэгцээ үүссэн нөхцөл байдлаас шалтгаалan энгийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах зайлшгүй шаардлага гарсан юм. Нэгдсэн улсын байгууллагын мандатаар заагдсан маш олон үүрэг байдаг. Тэгээ манай баг бол ерөөсөө үндсэндээ баг мандатаар заагдсан бүхий л үүргийг бүртгэсэн. Тэгээд энэ бол зарим үүргийг бол өстө гүйцэтгэж үзээгүй зөвхөн онлоор бид нар энд үзчихэж явсан байгаа шүү дээ. Төв би 91 шалган нэгийн урд нэг зэрэг насварлаа. Сая садаа цэрэг нөгөө цаатаасаа ирж байгаа цэргүүдийнхээс хатгалаад нүүбийн манаатлын энэ шуудуугаар шуудуун талд орж байгаа
Нүү манай биднээр халахав шийж байгаа байлдаж байна. Тэгээд саваанд явсан зэргүүдээс нэгийг сая машин дээр байсан зэргүүдээс нэгийг буудаж унгаалаа. Иймээс нэгдсэн үндэсний байгууллагын мужийн зохицуулагчийн зөвшөөрлөөр орон гэрээсээ дайцсан иргэдийг бүртгэн баазад шалган нэвтрүүлэх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна. Түүнчлэн баазын хойно 600 харьцах нь 100 метрийн хэмжээтэй талбайд орон гэрээсээ дайцсан хүмүүсийг төр байрлуулах лагерийг яаралтай байгуулан хамгаалалтанд авч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ундны усаар хангах ажлыг зохион байгуулж эхэллээ. За манай энэ жагсаал зүгнээ нэмэлт самбараагүй байдлыг зохицуулах хүлээт манай батальоны нэг салаа байдаг. Тэгээ одоо бол ингээд тасаг хүчээ бие бүрэлдэхүүнтэй одоо гарч ирсэн байж байна. За одоо ингээд нэг нэгээр ингээд оруулж байна. Энэ хүмүүсийг одоо хүлээж авах, за шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, тэмдэх зохицуулалт, лагерын харуул хамгаалтыг зохион байгуулах үйл ажиллагаа гэх мэтлэнгээд зүйлүүд дээр бол шин саргаг зүйлүүд их байсан. Мэдгүй чадахгүй бас юмуд бас их тулгарч ийлаа. За энэ дээр одоо бас манай загч удирдлагын бас зөв мэргийн шийдвэр бас энэ ажиллагааны туршлагууд бас их нөлөөлсөн. 2013 оны 12 дугаар сарын 19-нд Бенчүү болон Рубконо суурьнд болсон мөргөлдөөнөөс дайцсан иргэд тусламж ирэн бааз руу эртгэлсэн бөгөөд 12 дугаар сарын 20-ны орой байны хөлөөс зүгтэн орон гэрээсээ дайцсан хэдэн зуун иргэд манай цэргийн бааз руу дайрч нөхцөл байдал маш хүндэрч бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэлийн ачаалал огцом нэмэгдлээ. Эхний 2 өдөрт гэхэд баазын байрлах лагерт ирсэн орон гэрээсээ дайжигчдын тоо 4000 төгрөг. 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Бенчүү хотод байрлах Өмнөд Судан улсын ардын чөлөөлөх армийн 4-р дивизийн цэргийн албаагчдын дотор овг аймагаараа хуваагдсан зөрчилдөөн үүсч улмаар зэвсэгт мөргөлдөөн дэгдэв. Манай баазаас урд тэр Урконо гэдэг одоо нислэг дэргэний хөөх онгоц хөөрч буух талбай дээр манай одоо нэг 2 тасаг хамгаалтанд гардаг ус битэрт. Тэгэхэд яг тэрний өмнө 4-р дивиз гэдэг одоо нөгөө дивизийн байрал байгаа байхгүй. Яг тэр дивизийн байрал дээр шууд хоорондоо байлдаад эхэлж байгаа байхгүй. Одоо тэр Урконодор үүрэг гүйцэтгэжсэн манай залуучууд буундуу 1000 м сонсогдлоо, 500 м сонсогдлоо, 200 м-т ялаа яг ингээд ангууд тэнгууд одоо тэнд байжсэн 2 битэрийг бүх цэргүүдээ битэртээ суулгачаад команд өгтөл наана байж байгаа. Тэгээ сүүлдээ манай цэргүүд за биднес рүү гардмуудаар харууллаа гинбэг татгадаг команд өгөөл нөөц замаараа тэр онгоцны замаар ингээд явж байгаа. Тус дивизийн танкын салбарын захирагч нь цэргүүдийн хамт дивизийн командлынхаа эсрэг зэвсэглэн босч анги байрал руугаа танкын гал явуулсан ба зүгтэх замдаа манай цэргийн байрлалын үүдэн дээрэн танкныхаа их бүг баазын зүг чиглүүлэн зогсож баазын аюулгүй байдалд онц эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэжээ. Яг анх ингээд цагийн байдал үүсээд өрнөд эхэлж яхад манай Амгаланбаатар орлогч бол юу яжсэн. Гарантнууд барьчаад тэр танк одоо яг манай батальоны 2 дугаар зэг дээр ирээд ингээд хошууга харуулад зогсож байгаа ш наашаа ингээд тэгэхэд чин за би ямар ч хэлсэн би нэг 2 буутахад ямар ч энэ танкыг би устгана гэд тэгээ гүйжихад бас би эдгээр үнэхээр бахархчихсан байхгүй. Үнэхээр ямар ч чадварлаг удирдагч нар бас явж исэн юм бэ бас. Монгол улсын мот уулгын 3 дугаар батальоны өрөг гүйцэтгэгч буй Юнити мужийн Бенчүү хот нь энэ үед засгийн газрын эсрэг хүчин буюу Нойромгийн хяналтанд байлаа. Тус хотод байрлах 4-р дивизийн командлагч хошууч генерал Джеймс Кван Чол засгийн газрын эсрэг тэмцгээ илэрхийлсэн төдийгүй тун удалгүй 2013 оны 12 дугаар сарын 20-нд өөрийгөө Юнити мужийн амбан захирагчаар зарлалаа. За 2014 оны 1-р сарын 10-ны өдөр байсан. Өглөөний 7 цагаас эхлүүлээд бид нар Цуваа татаад баазын байрлалаас Бентүү хотод байрладаг дэлхийн үндэсний хөтөлбөрийн нэг агуулга байдаг. За энэ агуулгаас бид нар шаардлагатай одоо нөгөө энэ орон гэрээсээ дайцсан иргэдийн лагерч одоо манай баазд байгаа шүү дээ тийм ээ. Эднэрт одоо энэ эдгээр иргэдэд хоол хүнс төхүүлж өгөх зорилгоор ингээд Цуваа татаж явсан. За миний бие бол үүнд бол энэ Цуваанд бол гол үүрэг бол миний бас хэлмэрч орчуулагч хийх. За ингээд дэлхийн үндэсний хөтөлбөрийн агуулгад очиод тэрийг ачаал нэг 20-30 минут болж ирсэл ерөөсөө шууд баазаас манай төв баазаас бол мэдээ ирсэн. За наад ажиллагаа бүгдийг орхиод баазын чиглэлд маш хурдан
маш яралтай буцаа. Өөрөөр хэлбэл засгийн газрын цэргүүд буюу Динко омгийн цэргүүд манай баазаас хойхон талд нэг 2 км-ийн зайтай ингээд Бэнтүү хотыг чиглэж явж байна гэдэг. Бидний байсан Бэнтүү хотод болохоор Нүүр омгийн цэргүүд байсан. Тэр цуваа хоёрт мэдээд амжуул наана хөдөлгөөн их болоогүй шүү байж байгаарэ гэж хэлээр мэдээ эндээс команд өгөхөр өгдөө шүү. Тэр хүнс очиж байгаа цуваа шүү. За одоо ингээд битэр дотроо байж байна. Нүүбийн хүнсний хөтөлбөрийн байгууллага дотор хашилтан ороод ирсэн гэж байна. Ямар ч гадаа бол ямар ч буунд бол өргөлсөн юмдээ байна. Түүс авсан мэдээллийн дагуу бүгд ерөөсөө ачижсэн будаануудаа бүгдийг нь орхиол бааз руу хөдөлгөөн үйлдэл 1-2 км явах гэсэнд дахиад мэдэрсэн. Төв шонхрыг ямар суус ариу. За тэр цуваа гурвтайгаа холбогдоод энэ бүх цуваануудыг явсны дараа хөдөлгөөн эхэлж гэж хэлээр ойлгоо. За ингээд цагийн байдлыг бол намжтлалаа бид нар тэнд байсан. За энэ хугацаанд бол бид нар байнгын батальон зохирогч Урандаа Эрдэнэт, за батальоны орлогч, за Амгаланбаатар тэд урандаатэйгаа бол байнгын холбоотой байсан. Тэгээ ямар ч ингээд битэр дотроо ингээд наавч оператор механик жолооч ингээд 4 нэг бүрэлдэхүүнтэй байж байна. Бас юм бодогдсон юм шүү бас. Орон нутгийн замын хувьд бол ганцхан замтай. Тэр замаас гарах юм бол шавар усанд суух аюултай учраас ганцхан замаараа явна. Тэр замын хоёр талд засгийн газрын цэрэг, засгийн газрын хэсэг хүчний цэрэг хоёр талд нь байрлаж хоорондоо буудалцсан байдалтай. Татан гаргаж явах явцад манай хоёгын дээр тэнсэн сум ойх, дугуйнд тэнсэн сумны хошуу зоогдсон байдалтай байсан. Монголын хэлийг маш явж байна. оны 1-р сарын 9-ны өдрийн өглөөний 8:30 минутаас 9:30 минутын хооронд засгийн газрын хүчний зүгээс Бенчүүд байрлах 4-р дивизийн байрал руу их бууны галын бэлтгэл явуулсан ба 2014 оны 1-р сарын 10-ны өдөр засгийн газрын хүчин Бенчүү хотыг эзлэн авч хяналтаа бүрэн тогтоосон билээ. Байлдж байгаа байлдааны ажиллагаа хийж байгаа нөхдүүдийн одоо нэг нь ухраал нэг нь тавшаал ирнэ шүү дээ одоо. Тэнгүүтэл тэр ялж байгаа талыг нөхдүүд баазаас гарах сонирхолтой байдаг. Тэр нөхдүүдийн чинь одоо тэгээд ер нь бол хордгоо гаргадаг. Эргүүлээд одоо бас л ингээл ничрүүс ингээл хоёр тал руугаа ээжлэл нэг нь тавшаал нэг нь хориглол нэг нь тавшаал нэг нь хориглол нэг нь ухраал ингээл байнга тийм юм байна. Тэгээд тэр нөхдүүд бол ер нь тэгээд ингээд удаан хугацаанд ингээд байлдааны ажиллагаа яваад эхлэнгүүт нөгөөд ч нэм тогтвор суршилт нөгөө амьдрал нь байхгүй. Тэгээд ерөөсөө юуш байхгүй нүүбээс ондоо тийм харах юм бүл болчих юм л да. Чиг 6-гийн өмнө болж байгаа үйл явдлыг харуулж байна. Бид нэр ердөө 70-80 метрийн зайтай. Манай цэргийн баазын хамгаалтанд байсан олон мянган Динко омгийн иргэд лагераасаа гарч засгийн газрын цэргийг баяр хөөртэй өгтөн авч байлаа. Гэхдээ тэд зам дагуух айлрхуудыг тонон дээрэндэж хайр найргүй гадан шатааж байсан. Мэдээж тэдний хөврөгчд бол засгийн газрын цэргээс айн дөрвсөн Нүүр омгийн иргэд байсан юм аа. Одоо хамгийн нэг харамсалтай одоо энэ муслимын сүм дотор үндсэндээ нэг 200 гаруй хүнийг бол ерөөсөө эрэгтэй эмэгтэй гэл бүгдийг ингэ хатсан. Тэр нүүбийнх нь надад одоо тэнд сүм дотор 200 хэдэн хүн байна гэж надад мэдээлэл өгөөгүй. Тухайн үе яг ингээ бужигнаад эхэлж явах үед би нүүбийг одоо энгийн улсуудаас одоо асууж за та нар одоо энэ тэнд өөр хүмүүс одоо нуугдсан байх. Тэр тийм байвал одоо хэлээрээ. Хэрвээ тийм бол биднээс явж одоо тэр улсуудад чинь татан гарах асуудал. Тэр үед бол нөхдүүд нь ямар ч одоо тийм мэдээлэл өгөө. Харамсалтай маргааш нь одоо биднээс тэр сүм рүү явах шаардлагатай боллоо. Яасан бэ гэсэн. Тэнд хүмүүс одоо амир өгцөн байна. Тэгээ бид маргааш нь яваад утсан. Үндсэндээ тэр сүм дотор бол нүдгэл тэрмэр үйл явдал. Ингийг сахиулах болон олон улсын ажиллагаанд бол сэтгэл зүйн хангалттай асуудал бол нэг номерын асуудал байсан гэж би боддог юм бол тэр зүйл манай багт бол манай ээлжинд бол нэг номерын асуудал байж ирсэн. Энд байж байгаа явцдаа бол ерөнхийдөө цагийн байдлын ямар нэгэн нөхцөл байдал үүсгэхэд хязээд бэлэн байх хэрэгтэй.
гэсэн одоо үрг даалгаврыг бид нар авч явжсэн л да. Эндээс явахтаа ч гэсэн одоо бид нар бас нөгөө ер нь бол ар гэрийн баталгаа гэж авдаг. Ар гэрийн баталгаа гэж авахд бол тухайн цаг газар орон дээр тийм ээ одоо ямарваа нэгэн одоо эрсдэлтэй юм болоход одоо ар гэрийн зүгээс одоо гомдол тийм одоо юу байх гомдлгүй гэсэн одоо тийм гарын үсгийн баталгаа энд үлдээдэг. Тэрийг бол яг тухайн үед яг тэрнийхээ авто учрыг мдээгүй явж исэн. Ер нь бол тийм дайны байдалтай газар очиод бид нэр эргээд бараг тэндээс эсмэнд ирэх үгүй юу гэдгийг бол бид нэр ерөөсөө төсөөлөөчгүй явсан. Яг тэнд очисон хойно тэр анхны буун дуу сонсоод тэгтээ би тэр үгний утгыг аягүй сайн ойлгочихсон. Яана эндээс чинь амьд очихгүй байх бас магадaltaй юм шүү дээ. Яна одоо нэг 3 охин тэгээд үлдсэн шүү дээ гэж бодохоор өөрөө ирэхгүй дотроо бол уйлж байсан. Гэсэн хэдий боловч бид нар бол цэргийн тангараа өргөсөн цэргийн албаагч. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүгдтэй баярлалаа. Үзэгч та бүхэндээ бид энэ удаагийн дугаартаа 2013-аас 2014 онд Нэгдсэн үндэстний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын зэвсэг төвчний 3 дугаар ээлжийн мот уудлын батальоны энхийг сахиулагч нарын талаарх баримтат киноны 1-р хэсгийг толилууллаа. Эх орны төлөө нэвтрүүлгийн дараагийн дугаараас тус баримтат киноны 2-р хэсгийг хүлээн авна уу. Нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүгдтэй баярлалаа. Дараагийн дугаараар эргүүлзье. Баяртай.